Сургууль тоглоом 12. Тоглоомын нэр гэр бүл. Зорилго шүлгийг зургаар унших, хураан өгүүлбэр хэлэх. Гэр бүл шүлгийн зургийг хараад хамтдаа уншина. Энэ шүлгэнд юуны талаар гарч байна вэ? Өвөөг юутай зүрлсэн бэ? Аав яагаад хангар болсон бэ? Игчиг яагаад гойхон цэцэг гэж хэлсэн бэ гэх мэтээр хүүхэдтэйгээ ярилцаарай. Энэ хэн бэ? Асуултын дагуу хамтдаа нэрлэнэ. Энэ хэн бэ? Өвөө. Энэ хэн бэ? Эмээ. Энэ хэн бэ? Аав. Энэ хэн бэ? Ээж. Энэ хэн бэ? Ах. Энэ хэн бэ? Игч. Хин хинтэйгээ хамт амьдардаг болохыг тоглоомоос зааж нэрлэж тоглоорой. Одоо хамтдаа хураан өгүүлбэр зохиож тоглоцгоё. Хин юу хийж байна вэ? Асуултын дагуу хураан өгүүлбэр хэлнэ. Хураан өгүүлбэрийг зохиохдоо үглийн эзнийг өгүүлбэрийн эхэнд хэлэх бол үйлдэлийг зүйлд хэлнэ. Жишээ нь өвөө уцаар ярьж байна. Эмээ зурагт үзэж байна. Ээж ном уншиж байна. Эгч бамбуушаар тоглож байна. Гэх мэтчлэн үглийн эзнийг өгүүлбэрийн эхэнд, үйлдэлийг сүүлд хийж хураан өгүүлбэр зохионо. Хүүхдээ хөгжүүлэхийн тулд хамтран ажиллаж байгаа танд баярлалаа.